За энэ нийгмийн бас зорилттой хэсгээ орон сууцжуулах асуудал бол чухал байгаа. Одоо хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ч асуудал байна. За мөн одоо эмч багш нарыг орон сууцжуулах асуудал гэл ингээл салбар одоо төрөл бүрийн л ийм одоо асуудлууд үүсэж байгаа. За тэгээ барилга утга байгуулалт орон сууцжуулалтын яамныхаа одоо барилгын тухай хуулиа өргөн барьж байгаа гэж ярьлаа. Энэ одоо уг нь одон л яригадаад байсан. Тэгээ яаралтай өргөн бариад хилцүүлмээр байна. Би одоо өөрөө бас 10 гаруй жил барилгын салбарт хувийн хвшилд ажиллаж исэн хүн. Ер нь бол барилгын тухай хууль, ерөнхий хуулийг бол одоо шинжлэх зайлшгүй шаардлага үүссэн. Монгол улсад өнөөдөр хэрэглэгдэж байгаа барилгын норм дүрмүүд бас шинжлэх шаардлага үүссэн. Тэгээ энэ одоо барилгын тухай хуулиа шинжлэхгүй, норм дүрмөө шинжлэхгүйгээс ч болоод одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо эрх хангагдахгүй байна. Одоо энэ явган зам талбайч гэдэг юм уу, энэ одоо барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо ээлтэй биш вэ гэдэг ийм асуудлууд ч үүсээд байгаамаа. Тийм учраас энэ барилгын тухай хуулиа яаралтай өргөн бариад тэр мэрэгжлийн холбоотын саналыг аваад мөн одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, төрийн бус байгууллагуудын саналыг аваад ингээд нэг олигтойгон шиг чамбаа хууль одоо их хурлаар батлуулах шаардлагатай байна гэдэг ийм зүйлийг хэлье. Тэгээ энэ дээрээ одоо яг сайн ажиллаж байгаа юу гэдэгт бас сайн хариулт хэлээрэй. За хоёрдугаарт нь бол орон сууцжуулах асуудал бол ганц одоо танай яамны буюу одоо барилга хот байгуулалт орон сууцжуулалтын яамны асуудал биш байх л да. Тэгтэйгэн зэрэг энэ нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам мөн одоо засгийн газартайгаа сайн яриад тэр орон сууцжуулалтын банкны тухай хуулиа бас сайн боловсруулж орж ирэх хэрэг байна. Тэгэхгүй бол одоо зүгээр энэ ганцхан орон сууцжуулалтын яам одоо энэ иргэдийг орон сууцжуулах асуудал гэж бас ойлгож болохгүй л дээ. Тэгэхээр энэ яг тэр орон сууцжуулалтын банкны тухай хууль дээр чинь яг энэ нийгмийн зорилттой бүлэгтээ чиглэсэн ямар зүйл заалт, ямар бодлого байгаа юм бэ? Одоогоор яригдж байгаа. Тэрийг нэг бас нэг тодруулж хэлж өгөөч гэсэн ийм хоёр асуулт байна. Би хоёр асуулт. Барилгын тухай хууль, санхүүжилт, орон сууцжуулалтын банкны тухай гэдэг. За ажлын хэсгээс хариулах 6 дугаар микрофон. За яамнаас санаачлаад засгийн газарт өргөн барихаар бэлдээд явж байгаа 4 хууль байгаа. За орон сууцжуулалтын тухай хууль, орон сууцжуулалтын банкны тухай хууль гэдэг. За саяны таны дурдсан орон сууцжуулалтын банкны тухай хууль бол цогц хуулиар оруулж байгаа. Өмнө нь бол үндэсний орон сууцжуулалтын тухай хууль гэдэг хуулийн төсөл өмнөх одоо үед засгийн үед одоо парламентын үед явж байсан билээ. За тэрнийг бол одоо хоёр салаад орон сууцжуулалтын тухай хууль, орон сууцжуулалтын банкны тухай хууль гэдэг. За орон сууцжуулалтын тухай хууль нь болохоор яг манай энэ нийлүүлэлт талаар хангасан манай энэ яамны зүгээс нэлээ илүү төлхөө орж ажиллаж байгаа. За орон сууцжуулалтын банкны тухай хууль дээр болохоор сангийн яам, Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо, төрийн бус байгууллагууд гэдэг ингээд хамтраад ингээд явж байгаа нэг том ажлын хэсэг байгаа. За энэ ажлын хэсгийн хүрээнд хоёр хууль маань хамтдаа бичигдээд ингээд ерөнхийдөө дууссан. За одоо үзэл баримтлалаа батлуулсан. Харамсалтай нь одоо дахиж одоо батлуулах бас шаардлага гарч байна. Нөгөө засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орсонтой холбоотойгоор бас дахиж батлуулах юм шаардлага гарч байна. За барилгын тухай хууль бол 2016 оноос хойш бол одоо бас их олон засгийн үед ингээд шинжлэгдээгүй явсан. Одоо та сая хэллээ. Тэгэхээр энэ хууль дээр бол манайх одоо хамгийн сүүлийнхаа үе шат буюу одоо яг энэ процессын ажлынхаа сүүлийнхээ үе шатанд орцсон явж байгаа. Энэ дээр бол олон нийтийн хилцүүлгийг бол хийгээд за дээрэс нь Монголын хуульчтай холбоотой хуулийнхаа одоо агуулга дээр ажиллаад ингээд явж байна. За нэмэлтээр яг орсон заалтуудыг манай одоо дээр орон сууцчлалт хөгжлийн бэрхшээлт хэрэгтэй. За 5 дугаар микрофон. За энэ дээр бол орон сууцны бүтцээр үднэр бол бас тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулах гэж байна. Тэгэхээр яг надад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ахмад настан бас мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй өвчтэй хүний асран хамгаалдаг энэ өрхүүдэд зориулсан бас орон сууцны ийм бүтээгдэхүүнийг бол тусад нь нэмэгдүүлье. За энэ дээр бол төрүүчийн хил дээр бол одоо бас халамжийн бодлогыг бас давхар баримталж явахыг бол бид нар бол санал оруулж байгаа. Тэгээд Монгол банкны яг орон сууцжуулалтын санхүүжилтийн банкны тухай хуулийн дээр бол бас энэ зүйл залтуудыг бол бас тодорхой хэмжээнд тусгасан. За гишүүд минь одоо хилцүүлгийн шатанд бол бас санал бодлоо хийх бүрэн чөлөөтэй байгаа.